Өнөөдөр эрүүл мэндийн яамнаас та бүхэнд эмийн үеийн хөнгөлөлт даатгалын систем хэрхэн ажиллаж байгаа талаар мэдээлэл өгөхөөр энэхүү хэвлэлийн баг хурлыг нээж байна. Тэгэхээр Монгол улсад хүн амд үзүүлж байгаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээний эмчилгээний нэн шаардлагатай хэмээг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас баримталж байгаа зарчмын хүрээнд бид зайлшгүй сонгон шалруулах эмийг бодвол сонгож ингэж авч явдаг. За энэхүү эм нь одоо Монгол улсад одоогийн байдлаар бүртгэлтэй байгаа 5,000 гаруй худалдааны нэршлийн эмийн 2,000 гаруй эмийг бол энэ зайлшгүй шаардлагатай эмийн бүртгэлд бол оруулж явдаг юм аа. Ингээд зайлшгүй шаардлагатай эмээсээ бид эрүүл мэндийн даатгал хүн ардтай одоо өвчнийх нь байдал, тархалт, тохиолдол ямар байна уу, ямар өвчин зохион тохиолдож байна уу гэдэг энэхүү үйл ажиллагаануудтай холбоотойгоор мөн одоо эрүүл мэндийн даатгалд хамруулахад одоо жороор олох уу, нийтийн эмийн сангаар худалдаалдаг байдал зэрэг хэд хэдэн зарчмуудад үндэслээд эрүүл мэндийн даатгалын хөнгөлтөө олгох эмийн одоо жорын жагсаалтыг бол гаргаж явдаг юм. Тэгэхээр 2018 онд батлагдсан эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 24 дугаар тогтоолоор бид одоогийн байдлаар нийтдээ 33.9 тэрбум төгрөгийн үн бүхий хөнгөлтөө эмийг 1026 эмийн сангаар бол түгээж одоо олгож явж байна. Тэгэхээр ахмад настангууд маань бол бидний хувьд ингээ аваад үзэхэд өвчлөл бол нэлээд ихтэй байдаг. Тэгэхээр өвчлөл ихтэй байна гэдэг бол түүнийг одоо эмчлэх тогтмол хяналтанд байлгахад эм авах зайлшгүй шаардлага үүсэж байгаа. Бидний судалгаагаар ахмадууд маань 2 ба түүнээс дээш эмийг одоо худалдан авч байгаа учраас энэ нь эргээгээд санхүүгийн дарамтад үүсгэж амьдралын чанарт нөлөөлж идэг учраас ахмад настанд үзүүлд өргөж байгаа эмийн үнийн хөнгөлтийг нэмэгдүүлэх асуудлыг эрүүл мэндийн салбар эрүүл мэнд 8-20 зорилттой тогтоож тэдний одоо хөнгөлтийг 80 хүртэл хувиар бий болгохоор одоо зорилго тавин ажиллаж байгаамаа. Ийм ч учраас одоо 24 дугаар тогтоолоороо бид бүх нийтийн эрүүл мэндийн хамралтыг сайжруулах хүрээнд нийтдээ 120 гаруй нэрийн эмийг хөнгөлтийг бол нэмэгдүүлж шинжилэн оруулж ийм өөрчлөлтийг хийж бол ажиллаж байна. За энэ маань бол ахмад настангууд буюу нийт одоо хөнгөлтөө эмээр эмийн одоо үйлчлэгээ авж байгаа иргэд нь бол манай даатгуулагч иргэдийн маань 58% бол эзэлж байгаа учраас энэ хүмүүст хүрж одоо эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэхэд дэм болж санхүүгийн одоо дарамт үйл ажиллагааг бууруулж байгаа гэж үзэж байгаамаа. Тэгээ өнөөдөр бид та бүхэндээ эрүүл мэндийн даатгалын газар эрүүл мэндийн яамны эмийн зохицуултаас одоо хэрхэн энэ үйл ажиллагаа явагдаж байгаа талаар мэдээллийг одоо хүргэхээр бэлтгэлээ. Зайлшгүй шаардлагатай эм гэж юу юм бэ? Зайлшгүй шаардлагатай эм ямар очилбогдолтой юм бэ гэдэг талаар би бас товч мэдээлэл хүргэе гэж бодлоо. За ер нь бол хүн амын эмийн хүртээмжийг сайжруулах зорилгоор зөнхлөн тохиолдох өвчин эмгэгийн үед нэн тэргуунд хэрэглэх боломжийн үнэтэй ерөнхий нэршлийн зайлшгүй шаардлагатай эмийг өөрийн орны онцлог мөн хүн амын өвчлөлийн байдал хэрэгцээ шаардлагадаа тулгуурлаад тохируулан хэрэглэхийг бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас бол зөвлөмж олгодог. За Монгол улс бол зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг анх 1991 онд баталсан байдаг. За тэгээд эмнэлгийн тусламж үйлчилгээнд хэрэгжилж ирснээс хойш бол өнөөг хүртэл 8 удаа шинжлэгдэн батлагдсан. За 2017 онд бол 8 дугаар жагсаалт шинжлэгдэн мөн түүнчлэн хүүхдийн зайлшгүй шаардлагатай эмийн анх жагсаалт анх удаа шинжлэгдэн батлагдсан байдаг. За ер нь бол зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг боловсруулахдаа дараах үндсэн чиглэлийг бол баримталдаг байгаа. За үүнд нэгдүгээрт Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зайлшгүй шаардлагатай эмийн загвар жагсаалт гэж байдаг. Энэ жагсаалт маань анх 1977 онд анх батлагдаж гарсан байт юм байна. За үүнээс хойш 20 удаа шинжлэгдэн батлагдсан байдаг ийм жагсаалт байгаа. За энэ жагсаалтад орсон уу буюу олон улсын эмчилгээний удирдам зааварт орсон байна уу? Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байгаа зөвлөмжөд тусгагдсан эсэх. За мөн түүнчлэн Монгол улсын эмчилгээ онцлогооны удирдамж стандартад орсон байна уу? Түүнчлэн үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг лавлгаа шатлалын эрүүл мэндийн байгууллагуудаас ирүүлсэн мөн санал дүгнэлтийг үндэслэдэг. За түүнчлэн мөн нийгмийн эрүүл мэндийн өнөөгийн хэрэгцээ шаардлага. За онцлогоо эмчилгээний хэрэгцээ шаардлагад хэдий нийцж гин үгүй юу? Мөн эмчилгээний дэвшилтэт технологи бүхий орчин үеийн эмийн эмчилгээний зааварт орсон байна уугүй юу гэдэг эдгээр чиглэлүүдийг баримтлаад бид бүхэн зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтаа бол ингээд ер нь бол 3 жил тутам ингээд шинжилэн батлаад явдаг байгаа. Одоо энэ хүү эмийн үнийн хөнгөлтийг үзүүлдэг эмээ сонгохдоо бол бид сая манай эзэн дарга хэлсэн зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтанд орсон юм байх гэсэн юм шаардлагатай байдаг. Тэгэхээр эдгээр эмнээс одоо эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөр одоо оруулж батлагдаж ямар эмүүдийг хэдэн хувиар яаж хөнгөлөх вэ гэдгийг бол
дуудсан байгаамаа. За тэгээд эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлт үзүүлэх эмийг сонгохдоо бол хоёр хэлсэн. Нэгдүгээрт бол зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтанд орсон байх. Тэгээд Монгол улсын эмийн бүртгэл бүртгэгдсэн жороор олгогддог, эмийн зах зээл тасралтгүй нийлүүлэгддэг, тэгээд эмчилгээ онцлогын өдөр тутмын заагдсан байх гэсэн үндслүүдийг бид бүхэн тэргүү ээлжин зарчмаараа сонгодог. Үүнээсээ гадна ард иргэдийн маань одоо эрүүл мэндийн даатгал гэсэн даатгуулагчийн маань өөрийнх нь эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдэл бочуулахгүй байх үүднээс одоо зөвхөн тохиолдох хүчинд хэрэглээд байгаа тэр эмүүдийг бид нар бол түлхүү оруулахыг бол одоо ингэж судалж зорддог юм байнамаа. За тэгээд өмнөх жилүүдийн гүйцэтгэлээс харах юм бол эрүүл мэндийн даатгалын сангаас нэмийн үнийн хөнгөлт авсан одоо нийт даатгуулагчдын дийлэнх хувь буюу 72%-ийг нь бол 0-5 насны хүүхдүүд, мөн 50-аас дээш насны ахмадууд эзэлдэг. Үүн дотроо 58%-ийг нь 50-аас дээш насны ахмадууд хэрэгэлдэг авдаг байнамаа. За тэгээд эдгээр ахмадуудын маань авдаг одоо дийлэнх нь бол зүрх судасны өвчнтэй холбоотой энэ одоо эмнүүд бол ингэж ордог юм байнамаа. За эрүүл мэндийн даатгалын байгууллагын хувьд 2018 онд энэ эмийн үнийн хөнгөлтөнд зориулж 37.8 тэрбум төгрөг зарцуулж байсан бол 19 онд үүнийг бараг 5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж одоо 33.9 тэрбум төгрөгийг бид нар энэ одоо зайлшгүй шаардлагатай одоо эмийн үнд хөнгөлт үзүүлэх энэ эмийн хөнгөлтөнд зориулж ингэж хэрэгжүүлдэг юм байнамаа. За тэгэхэд үүнийгээ бид нар бас оных нь юуны орон нутаг болон нийслэлээр нь ингээд салгаад харуулах юм бол нийслэлдээ бид нар бол 52.3%-ийг нь бол ингэж хуваарлсан байт юм байна. 47.7% нь бол орон нутагт ингэж хуваарлагдсан ингэж боддог явдаг. За эмийн үнийн хөнгөлтөө бид нар ямар хуваар яаж тогтоодог вэ гэдэг дээр мөн одоо ямар зарчим баримтлагдаг вэ гэвэл зохилон тохиолдох өвчний үед хэрэглэгдэх эмийг бол бид нар бол 80 хүртэл хуваар хөнгөлдөг. Үүнд бол одоо ахмадуудын маань хэрэглэдэг энэ эм маань орно. Энэ ч утгаараа яамны одоо зорилтонд ахмадуудын хэрэглэдэг. Тэгэхээр эмийг бол 80 хүртэл хуваар хөнгөлөхөөр ингэж зорьсон нь одоогийн манай энэ 24 дугаар тогтоолтод туссан хэрэгжиж байгаа. За урт хугацаанд хэрэглэгдэх юмуудыг 60, уналтын эсрэг одоо сахар одоо энэ бууруулах хэмжлийн юмудаар одоо 60 орчим хуваар бол хүртэл хуваар хөнгөлдөг. За тэгээ халдварын эсрэг эмийг 30-аас 50, 0-5 насны хүүхдийн эмийг бол 50-аас 80 хуваар ингэж тооцож хөнгөлтөн ингэж явдаг юм байнамаа. За манай 2018 онд хэрэгжүүлж байгаа 1 сарын 15-наас хэрэгжсэн энэ эмийн жагсаалтанд бол нийтдээ 812 эм худалдааны нэршлэр байдгийн одоо 638 нь бол ерхий жагсаалтанд байдаг. За мөн 0-5 насны хүүхдүүдэд бол 174 одоо худалдааны нэршлэр эм байдаг юм аа. Эдгээрийн хөнгөлтийн хувь хэмжээ нь ерхий жагсаалтан дээр бол 20-оос 93%-тай. За 0-5 насны хүүхдийнх дээр 50-аас 80%-тай ингэж хөнгөлтийг үзүүлж явж байгаа. За эрүүл мэндийн даатгалын байгууллага 2018 онд 800 гаруй эмийн сантай гэрээтэй энэ эмийн үнийн хөнгөлтийг үзүүлж ажиллаж байсан бол 2019 онд бол 1026 болж бараг 400 орчим эмийн сангаар ингэж нэмэгдсэн байгаа. Тэгэхээр бид бол даатгуулагч иргэдийг өөрт нь ойрхон одоо тэр эмийн үнийн хөнгөлт хэрэгцээтэй үед хол газараас биш өөртөө ойрхон байрлалаас энэ эмийн үнийхээ хөнгөлтийг худалдаах болцоог хангахын тулд одоо эмийн сан байдаггүй сум хороодод бол бид нар бол судалгаа явуулж сонгон шалгуулалтыг зарлж эмийн сангуудтай гэрээлж ингэж ажилласан байгаамаа. За тэгээд одоо та бүхэн намайг сонирхож байгаа зүйл бол эмийн сангуудын одоо эмийн хөнгөлтөөр үйлчилдэг хоногийн тухай асуудал байдаг байх. Тэгэхээр нийслэлийн эмийн сангуудын хувьд бол 20 гаруй хувь нь бол 2-7 хоногоос дээш хугацаагаар бол эмийн үнийн хөнгөлтийг бол үзүүлж ажилладаг юм байна. За орон нутагт бол энэ тоо бол 60 гаруй хувь нь 14 хоногоос дээш хугацаагаар үйлчилдэг. За тэгээд бид бүхэн юунийг одоо яг 10 хоног сарын турш гэдгээр нь бол одоо хуваар нь гаргаж та бүхэнд бас танилцуулж энийг болно. Энэ судалгаа бол ингэж гарсан байгаамаа. Бодгон тогтмол эмээ авч уудаг. Энэ дардны эмээгүүд ер нь тогтмол ууж явах хэрэгтэй утга төр. Тэгээ хуучин бод одоо аптекаас нэг ширхгийн би бол Дритан 10-ыг уудаг. Тэгээ нэг ширхгийнүүд 800 төгрөгөөр авдаг байсан. Даатгалд ороод 1800, нэг хайрцаг нь 1800 болцсон байсан. Одоо энэ цахимд орсноос хойд одоо 800 болцсон байдэ. Тэгээ энэ цахимд орсон явдлууд маш их өгөөчтэй сайн хэрэг болж байна гэж хэлдэг. Тэгээд өнөөдөр эмээ авахгүй явж байгаад ингээд сая энд ирж ярилцлага өгч юм да. Даатгал бол маш ач холбогдолтой. Ялангуяа одоо өндөр наснд гарсан хөгшчүүлд бол хөнгөлтэй эмээр үйлчлүүлж байгаад бол бид нар их баярлж байдаг. За ингээд энэ хөнгөлтэй эм ахад бол бас нөгөө
юу кодтай болоод тэрүүгээр одоо үйлчлүүлэхэд бас их хөнгөлөлтэй, их аштайхан зөв зохион байгуулалттай ийм ажил явуулж байгаад одоо энэ эрүүлгийг хамгаалах яамныхаа хамт олон их баярлж байдаг. Жишээлх юм бол би яг нөгөө даралтны имийг авахд 16 мянга хэдэн зугаар авдаг байсан бол одоо нэг 4-5 мянгаарч авдаг юм уу гэх мэтийн одоо хөнгөлтүүд бол сайн одоо өгдөг. Энэ бол тэтгэврийн насны өндөр настай одоо орлого багтай ийм улсуудад бол маш их ач холбогдолтой чухал одоо зүйл гэж үзэж байна. Тэгээд хамт олондоо баярлалаа. Эмийн түрүүлсэн 1026 одоо эмийн сантай гээд хамтарч ажилладаг. Тэгэхээр эмийн сангуудынхаа бас англиар зэрэгдээд хүчин чадлаас шалтгаалan эмийн сангуудын эмийн үнийн төсөв байна өөрөө бол янз байдаг. За одоо би энэ жишээлбэл нийслэлийн эмийн сангуудын 434 эмийн сан байдгийн төсвийг ингээд англиар харах юм бол 20 сая хүртэлх төсөвтэй бол 173 эмийн сан байт юм байна. Тэгээд 60-аас 80 саяын төсөвтэй 44, за 80-аас 100 саяын 47, 100 саяас дээш 20 гэх мэтлэн ингээд өөрөлдөө 60-аас дээш саяын төсөвтэй бол эмийн сангууд бол одоо 100 гаруй буюу ингээд байт юм байна. Тэгэхээр бага төсөвтэй буюу шинээр даатгалтай гэрэлсэн эмийн сангууд, жижиг эмийн сангуудын хувьд бол эмийн үнийн төсөв нь бол үнэхээр бас ихний эдийн хоногудад дуусах асуудал гардаг. Гэтэл одоо томоохон хүчин чадалтай одоо бүх төрлийн шаардлагыг хангасан тэр эмийн сангуудын хувьд бол өндөр төсөвтэй байдаг. Тэгэхээр иргэдийн хувьд яадгүй гэвэл нөгөө тухайн эмийн сандаа очиод эмийн үнэ авах гэтэл эмийн сангийн төсөв дууссан гэвэл манай байгууллага руу одоо ханддаг одоо ийм одоо жишг бүр тогтоод одоо хэрэгжээд явж байгаа. Тэр нь уцтаад хэлснээр тэр хүнд бид нар айл өөртөө ойролцоогоо айл эмийн сангууд дээр төсөв байгаа. Айл эмийн санд нь тэр эм нь байгаа юм бэ гэдэг мэдээллийг өгчдөг. За мөн түүнчлэн одоо тухайн иргэн өөрөө одоо манай эрүүл мэндийн даатгалын вебсайт болон манайтай захимаар холбогдож одоо өөртөө ойрхон байгаа эмийн сангуудын төсвийг бол ингээд үзэж харах юм болцоотой болсон. Одоо эмийн сангуудын төсөв өөрөө ямар төвшөнд байгаа гэдгийг нэг 3 янзын өнгөөр ингээд харуулад бид нар вебсайтн дээр тавьчихсан. Эмийн сангийн төсөв дуусч байгаа бол нь улаан өнгөтэй, гайгүй нь одоо шар өнгөтэй, гайгүй бүр сайн байгаа ногоон өнгөтэй хэмжлэн ингээд. Тэгэхээр бол одоо иргэдийн хувьд бол тухайн тэр эмийн сан дээр очиод төсөв маань байхгүй байна гэдэг үгийг сонсоод төсөв дууссан байна гэж ойлгохоос илүүтэй өөртөө ойрхон байгаа эмийн санг манахаас л авалж асууж ямар нэгэн шугамар асууж тодруулж тэр эмээ авах болцоо нь нээлттэй болцсон байгаа. Тэгээ манай эрүүл мэндийн даатгалын ерхий газрын олон нийтэд харилцах утас байдаг 70 10 11 28 гэдэг энэ утас руу ярьж болно. Манай эрүүл EMD.gov.cg гэдэг манай вебсайт байгаа. Энэ дээр бас энэ эрүүл эмийн сангийн төсөв гэсэн тэр коноп байгаа. Тэрүүгээр харах болцоотой байж байна. Одоо улсын хэмжээнд манай эрүүл мэндийн даатгалтай гэрээ байгуулж үйлчилж байгаа бүх эмийн сангуудтай захим холбоотой гэсэн. Захимаар холбогдохдоо тухайн эмийн сангууд бол ямар нэгэн одоо програм хангамжгаас илүү манай эрүүл мэндийн даатгалын EMD одоо вебсайт дээр ордог. Тэгээд манай технологийн залуу хэлсэн одоо бол иргэдийн сая манай энэ Ахмадбач хэлжин код авдаг гэдэг байгаа. Энэ код яаж ажилтдаг вэ гэвэл иргэн хүн өрхийн эмчтэр очдог. Өрхийн эмчтэр очиход өрхийн эмч тухайн хүнээс зөвхөн регистрийн асуун эсвэл иргэний өмнөхийг үзнэ. За ингэснээр тухайн иргэн даатгуулагч мөн эсхийг тухайн вебсайт дээр бичээд оруулангууд шууд даатгалтай гэдэг гараад ирэх юм бол одоо тухайн хүний үзлэг хийгээд оншоо тавиад тэгээд тэр оншоо тэндээ бичээд тухайн оншинд тохирсон эмийнхээ жорыг биччихдэг. Тэрийг бичингүүд 6 оронтой код гэх юм одоо ийм жор үүсэж байгаа. Тухайн иргэн өөрөө хүсвэл тэрийг хэвлээд өгч болно. Өөрөө хүсээгүй бол тэр өөрт нь тэр 6 оронтой кодыг бичээд өгчнө. Тухайн иргэн тэндээсээ гараад одоо өөртөө ойрхон байгаа тэр эмийн даатгалтын гэрээ өгөх эмийн сан дээр очиод мөн өөрөө регистр хийж болно. Нэг бол өөрийнхөө нөгөө 6 оронтой кодоо хэлэхэд тэр хүн дээр бичигдсэн оншин жорн бүгд нь гараад ирнэ. Тэгэхээр эмийн сан тэр хүнд одоо худалдааны нэгслэр тэр эмүүдийг ингээд зарахад 3 хүртэлх эмийг нь худалдахад тэр бүх системд бүртгэлтэй байгаа бөгөөд хэдэн төгрөг даатгуулагч төлөх юм, хэдэн төгрөгийг даатгалын сангаас хариуцах вэ гэдэг нь мөн бүртгэгдээ тэр мэдээлэл нь баримт руу шийдэгдэнэ. Манай руу нэг хөв шийдэгдэнэ. Ингэснээрээ бид нар эргээд хэлэхэд тухайн иргэн аль эмийн санд аль өрхийн эмнэлэг дээр хийж очсон хэн гэдэг эмчээр онш тавилсан, ямар онш тавилсан, тэр оншиндод харсан ямар юм бичүүлсэн. Тэрийг аль эмийн сангаас хэдэн цаг хэдэн минутанд өөрөө хэдийг төлөөд даатгалаас хэдийг төлөөд худалдаж авсан бэ гэдэг системд бүртгэгдэж байгаа. Энэ бүх мэдээлэл өнгөрсөн жилийн 2018 оны 4 сараас хойш өнөөдрийг хүртэл бүх мэдээлэл
тухайн иргэн дээр болон манай даатгалын санд энэ бүх мэдээлэл бол одоо ингээд цуглдсан байж байгаа гэсэн. Тэгэхээр өөрөөр чинь хэлснээр одоо бид нар эргээгээд хэн нэгэн иргэн гомдол гаргах, хэн нэгэн эмчийн жор хүчлэлтийг шалгахад бид нар бүтэн жилийн хугацаанд ямар үзлэг хийж, ямар онц тавьсан, тухайн аймгийн сан хичнээн хүнд үйлчилж хэдэн төгрөг даатгалаас авч хэдийг иргэнээс авсан байх гэдэг юм нь бол ий баримтаар баталгаажаад манай системд бүртгэлтэй байгаа гэсэн ийм систем ажиллаж байгаа. Энэ бол олон улсын жишгт хүртэл ингэж байдаг яг л ийм систем бөгөөд бид одоо хамгийн өндөр хөгжилтэй захим системийг амжилттай нэвтрүүлсэн улс гэдэг Эстонд очихд бол яг энэ системээр ажиллаж байгаа. Тэгэхээр манай улс бол богино хугацаанд энэ системийг бас өөрөмшүүлж нэвтрүүлж чадсан гэж одоо Хэлцэн дарга цэцэн санаа эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэдээлэл технологийн хэлцэн нэгдүгээр хорооны иргэн Цэрэн Дулам нар бол оролцож байна. За ингээд алтан хуйг дарга цэцэн санаа даргач. Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны өндөр насны Дэмбэрлэгаа сэтгэлээ хэллээ. За ингээд манай хөтөлбөрийн дагуу одоо бид та бүхний асуултад хариулъя. Тэгээд асуултаа байдаг. Мөн түншлэн манай вебсайтн дээр байгаа. Тэгээд та сонирхч байвал манай хүмүүсээс хамт асуугаад түрүү асуусан тэр энэ бүх чиглэлээр